Тэр хүүхдийн хүмүүжил, хүүхдийн одоо суралцах чадвар хаанаас ихтэй вэ? Хүүхдийн ер нь бол дотоод гадаад тэр төлөвшлүүд яаж бий болдог вэ гэдэг 40% ерөнхийдөө гэр бүлүүд анхдагч соёл. За 30% болвол гадаад сургууль, цэцэрлэг тэр байгууллагын орчин гэдэг ч юм уу те их сургуулийн орчин боловч. За 30% болвол нийгэм ба. Тэгэхээр эцэг их бол хамгийн өндөр нөлөөтэй их усрын үед. Гэхдээ 100% нөлөөтэй биш л гэсэн үг. Тэгэхээр энэ хайцангуй ойлголттой гэсэн үг те. Тэгэхээр гэр бүлдээ явж байгаа одоо эцэг их нь наана нэг юм яриад цаанаа өөр хүүхдтэй өгөнд нь орохгүй байх. Ерөнхий ажлаас орж ирж байгаа ямар аавра энергитэй ажлаас орж ирж байгаа. Хүүхдэд ирж байгаа шүү дээ. Тэгээд гадуур явж байгаад хүнд худлаа хэлж хулигдаж те одоо муухай зүйл эсвэл шунлын сэтэлтэй эсвэл баахан мөнгө одож орж ирээд тэр энерги хүүхдэд шингээж байгаа. За тэр л бол зүгээр эцэг ихээс шууд гинжлэгдэж байгаа хизээч одоо тасалж хэлэх болохгүй гэх нь хайшийн. Гэтэ маш бат бөх тийм үйл явдал болчихж байна. Тэгэхээр хүмүүс ингээл оюун ухаанаар иймч мэдлэг боловсрал, иймч мэдлэг ухаан гэдэг. Энэ хүн төрөлхтний чинь 80% тэрийг сурдаггүй. 80% нь юугаар сурдаг гэхээр мэдрэмжээр суралцдаг байхгүй. Тийм учраас бизнесүүд, байгууллагууд, улс орныг соёлоор өдөртдөг. 20% нь юм хэлээд ойлгоод тэрийг хэрэгжүүлээд амьдраад явах чадвартай. Бүр нарийн хэлэх юм бол 17%. Үлдсэн 80-83% нь яад юм бэ гэхээр хилээд ойлгодог. Хилээд хийх чадал нь хүрдэг. Тийм учраас тэр хүмүүсийг амьдралд нь соёлоор нь суулгаж өгдөг. Харуулж, үлгэрлэж дөөрэж замд хөтөлтий. Хэрвээ хувь тавилангийн зам нь сүнснийхэн замналаар дагуулад хүүхдээ хүн шиг амьдруулах юм бол өөрөө тэр мэдрэмжүүдээр дүүрэн бэжж бусдаа тэрийг одоо халдварлуулдаг гэсэн үг байхгүй. За ороймд. За ороймд. Өнөөдөр болохоор хүүхдийн талаар нэлээд ярилцээж бодож байна. За хүмүүс сүнсний хөгжил дээр сүүлийн үед их анхаарах болсон. Энэ талаар их ярилцах болсон. Тэгвэл хүүхдийн тухайд энэ ойлголт юу нэг ямар идэг вэ? За сүнсний хөгжилгээд ингээ ярингууд чинь угаасаа багасаа л хүүхэд байхасаа л тэр доод гадаад ертөнцийн хор бодлогыг харж байгаа тэр зүрх сэтгэлгэн өнгөн бүрлдээд тогтоод ингээд эхэлж байгаа. Ер нь бол хүн насан турсан өнгийн хор бодлогыг харааж өрөөж сайн муу ямар өнгөөр харж байна. Тэр нь бол сүнсний гүнд байгаа тэр цүм буюу хүүхэд насандаа авсан мэдрэмжүүдээр нь бүрэлдэхүүн суцсан байна. За дотоод хүүхэд гэж байгаа. Гэхдээ дотоод хүүхэд гэдэг бол ерөнхий юм терминологи. Сүнсний гүн гэдэг бол тэр гүнээсээ ургаад сүнснийх нь ерөнхий орц найрлага бүтэц. Одоо ямар авьяас чадвар те хор ертөнцийг яг ямар энерги долгионоор хараад байгаа вэ гэдэг тэр зүйлүүд нь бүрлдэж гарч иж байгаа гэсэн. Тэгэхээр энэ сүнсний цөм гэдэг зүйл дээр анхаарах нь бол чухал. Энчэний гимтэлтэй хүүхэд нь асуудалтай ээж ааваасаа худлаа, хуурмаг, садар самуу харцсан те эсвэл үе тэнгийнхэнда дээрлэлтэнд ороод тэр нэг бичлэг задраад ингээд нь шүү дээ тий. Тэгээ тэрийг дээрлэлтийг хүчирхийллийг үлдэж байгаа хүүхдүүд хар багасаа ижээ аав нь олон хүмүүсийг дорд үзэж ярьдаг, айдас хүзтэй. За түүнээс гадна эрх мэдэл албан тушаалаар энэ нийгмийнхаа одоо энэ мөнгөний системийнхаа дүрм хуулиар бусдыг дорд үздэг. Хүүхдүүдийн хайжууд тэр муухай зүйлээ ярьдаг. Хүүхдүүдтэйгээ бангадгүй одоо хамт сууж агаад тий садар самун зүйл хийдэг. Тэрийг ингээд тоногшуулсан ба. Тэр хүүхдүүд хорвоо ертөнцид авсан тэр сүнснийхэн цөмдөө юуг харж өссөн бэ гэхээр харсан зүйлээ зүгрийн хорвоодл хитэр байж болох итгэл үнэмшил гэж сэтгэлдээ хүлээж авчиж байгаа. Тэгэхээр тэрийг ингээл бөөндөө хамтдаа хийгээд тэр хүчээр хийлэл за зэрэг цаана юусан банд нар болно баг бэлгийн хүчээр хийлэхэд бэлэн байлээ шүү дээ сэтгэл нь хөрцөөц юу ч хийхэд бэлэн. Тэгэхээр энэ зүйлийг нормал буюу тогтмол хэмжээгээд харцсан байгаа тохиолдолд тэрийг болвол дараа нь засахад болвол засаад ах ер нь бол хэцүү. Асар их одоо юу гэдэг өвдөлт зовлон үлийн үрийг дааж давжиж тэр хүүхдүүд гарч ирэх байхгүй насан турш байна. Наан нь болохоор бага үлийн үртэй байхын тулд ерөөсөө л энэ гэрэл сүнсэн биений гүнд байгаа тэр гэрэл гэдэг мөн чанарыг таниулж мэдрүүлж авч явах нь чухал. Тэгээ хайрлалаа гэдэг нь мэдрэгдэхгүй. Энэ дээр л ер нь дэлхийн өөрөө алдаад байгаа. Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой янз бүрийн терапи одоо бага насндаа хүчирхийлүүлсэн педофилд орсон тийм хүүхдүүд байдаг. Тэгээ тэр хүмүүс төр бол амьтан байгаль ихтлхий асрамжийн газарт байдаг л хүүхдүүд л байдаг л да ерөнхийдөө. Ингээд лам гөрөөсөөр одоо жишээ нь терапи хийдэг ч гэдэг юм уу ийм зүйлсүүд байдаг. Тэр эцэгнүүд яах гээд байгаа юм бэ гэхээр хүүхэд насанд нь олцсон байгаа зүйл өөрөө гэмтрийн судалгаагаарч тэр сэтгэл зүйн судалгаагаарч тэр энэ хорвоодл хідээр үйлдэгдэж байгаа ёс бус зүйлийн маш их одоо зүйлийг нь авчираад байгаа учраас энийг баруун дахин бол маш сайн судалж ингэж аргаа олж байгаа. Гэхдээ сүнсэндээ авцсан байгаа тэр мэдрэмжийг өөрчлөн буюу
тэр нөгөө язгуур их усруудтай нь холбох, өөрөө өөрийг нь өөрөөрт нь ухамсарлуулах. Тэр нэг асар их өвдөлт зовлон шаналлыг зүгээр энгийн норм гэж аваад тэрийгэ байх ёстой зүйл хим хэмжээгээд авцсан байгаа хүн болвол насан туршид бол зүгээр тэрийг асуудал хийчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол дэлхийн ертөнцийн зөвхөн анхаарал явна. Тэгэхээр сүнсэн дээр нь тэр гэрлийг мэдрүүлнэ гэдэг чинь аймаг чухал. Тэгвэл бас нэг юм асуулт байна л та. За яг ингээд үнэхээр яг ингээ хараад тэр бүх одоо муумхай зүйлсийг үлдэх сэтлэн төрөөд юм уу? Эсвэл энэ сүнсэн дээр нь бас ямар нэг үйл өөрөөр бичигдээд хичнээн сайн аав ээж нь одоо өөрийнхөө хайраар хайрлаа гэд тэр хүүхдээс буруу зам руу орох тохиолдол байна уу? Энэ тал дээр боловсролын Америкт нэгдсэн улс Британи тэргүүтэй 70 орнуудын одоо боловсролын ерөнхий судалгаа байна. Тэр энэ дээр хүүхдийн хүмүүжил, хүүхдийн одоо суралцах чадвар хаанаас ихтэй вэ? Хүүхдийн ер нь бол дотоод гадаад тэр төлөвшлүүд яаж бий болдог вэ гэдэг 40% ерөнхийдөө гэр бүлүүд. Анхдагч соёл. За 30% болвол гадаад сургууль, цэцэрлэг тэр байгууллагын орчин гэдэг ч юм уу те. Их сургуулийн орчин болов. За 30% болвол нийгэм ба. Тэгэхээр эцэг их бол хамгийн өндөр нөлөөтэй, их усрын. Гэхдээ 100% нөлөөтэй биш л гэсэн үг. Тэгэхээр энэ харьцангуй ойлголттой гэсэн үг те. Тэгэхээр гэр бүлдээ явж байгаа одоо эцэг их нь наана нэг юм яриад цаанаа өөр хүүхдтэй үгэнд нь орохгүй байх. Ерөнхий ажлаас орж ирж байгаа ямар аавра энергитэй ажлаас орж ирж байгаа. Хүүхдэд ирж байгаа шүү дээ. Тэгээд гадуур явж хагаад хүнд худлаа хэлж хулигдаж те одоо муухай зүйл эсвэл шунлын сэдэлтэй эсвэл баахан мөнгө одож орж ирээд тэр энерги хүүхдэд шингээж байгаа. За тэр л бол зүгээр эцэг ихээс шууд гинжлэгдэж байгаа хизээч одоо тасалж хэлэх болохгүй гэх нь хайшин. Гэхдээ маш бат бөх тийм үйлдвэр холбооч. Хүүхэд ер нь одоо том үнэгч гэх юм уу те? Том бол арай эмзэг гэж ойлгож болох уу те? Хүүхэд бол өөрөө тусгал зүгээр л тойл гэсэн үг те. Эцэг их өөрөө ямар байна? Хамтран амьдарч байгаа нийгэм өөрөө ямар байна? Яг л тэрийг тусгаад за энэ болт юм байна, болохгүй маань. Тэгэхээр хүмүүс ингээл юу яагаад байгаа юм л да. Оюун ухаанаар ийм ч мэдлэг боловсрал, ийм ч мэдлэг ухаан гэдэг. Энэ хүн төрөлхтний чинь 80% нь тэрийг сурдаггүй. 80% нь юугаар сурдгийг гэхээр мэдрэмжээр суралцдаг байхгүй. Тийм учраас бизнесүүд, байгууллагууд, улс орныг соёлоор удирддаг. 20% нь юм хэлээд ойлгоод тэрийг хэрэгжүүлээд амьдраад явах чадвартай. Бүр нарийн хэлэх юм бол 17%. Үлдсэн 80-83% нь яат юм бэ гэхээр хилээд ойлгодог. Хилээд хийх чадал нь хүрдэггүй. Тийм учраас тэр хүмүүсийг амьдралд нь соёлоор нь суулгаж өгдөг. Харуулж, үлгэрлэж дөөрэж зам төгтөлтийн. Хэрвээ хувь тавилангийн замнал сүнснийхэн замналаар дагуулад хүүхдээ хүн шиг амьдруулах юм бол өөрөө тэр мэдрэмжүүдээр дүүрэн бэжж бусдаа тэрийг одоо халдварлуулдаг гэсэн үг байхгүй. Айгүй юм. За тэгвэл хүүхдээ одоо багаас нь зөв хүмүүжлтэй эсвэл сэтгэлд нь гэрэлтэй тийм байлгахын тулд тэгж өсөхийн тулд ер нь аав ээжүүд ер нь юу хийх вэ? Сэтгэлээр хайрлаад хүүхэд төр хайрыг хүртэхээр ерөнхийдөө цадгалан гоё өсөж байгаа. Гэхдээ гадаад орчны давамгай нөлөөлөл хүүхдийн дотоод орчныг дарангуулах ойлголт гэж бий. Тийм учраас дотор нь байгаа тэр сүнсийг өөрөө өөрийг нь хөгжүүлж гаргаж ирэхийн тулд бидний хүүхдээс ямар арга ашигладаг байсан бэ гэхээр өөрөөр нь ур чадварт сургадаг. За энийг бол баруунд ч хүний сүнсний хөгжлийг ур чадвараар хэмждэг. Бидний хүүхдээс монголчууд ч ур чадвараар хэмждэг. За ялангуяа бүр Чингис хааны 1943, Жамухай цэцэн 1393, Мөнх хаан 1893 мэргэжлийн цултал байсан юм а гих мэтчлэн хэмжээ тавьсан байдаг юм байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр би дуудуулаад, морь унаад, хонио хариулаад, өвс ногоог шингээж, ахуйн ажилтай. За номондоо цэцэн мэрэгэн түргэн хөлөгт тоглоомуудаа тоглолцдог те, дуу хууртай, бие биелгээтэй, уртын дуутай. За хүнтэй эрүүл зөв ёсоор мэдлждэг, дотроос мэдлждэг. Энэ бүх олон харилцааны ахуйн hard soft skill-үүдээр хүний сүнс буюу дотоод нөөц болцсон шавхагдаж гадаад орчинд тусгалаа бүрдүүл. Тэгэхгүй хайранд хит умбуулаад байна гэдэг чинь тэр хүүхдийн дотоод бүтээлч чанар, сүнс өөрөө бүтээлтэй буюу авиаслаг чанартай. Тэр авиаслаг чанарыг нь гаднаас нь хайраар, хороор, шунлаар хит их одоо гадны нөлөөллөөр давмгаал болчихдог. Тийм учраас эрхийг сурахаар бэрхийг сурах гэж дуулан секцүүдэд явбал өөрөө өөрийг нь одоо даван гарахт нь тусал найз нөхөдтэй тий ингээ байлгана. Гэхдээ тэр дундаа өөрөө өөрийгөө ямар ч нөхцөлд одоо гэр бүлийнхэнтэй хамт явж байхдаа зааж өгдөг. Ерөөсөө Монгол маягийн хүмүүжил гэдэг бол дандаа ахуйн үлгэрлэл байдаг л да. За минийхөө ингээ тэгээ ажил. За тэгээд
Одоо жишээлбэл хотын хүүхнүүд бол хөдөө ажил хийгээд өссөн хүүхдийг хараад бол баг хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг гэдэг байгаа байхгүй үгүй. Тэнд чинь жинхэнэ сүнс буюу аливаа зүйлийг би өөрөө ингэж хийчих болох юм байна гэдэг ур чадвар, ухаан, сэтгэлгээ хөгжиж идэг. Сүнс өөрөө сэтгэдэг. Сэтгэхийн тулд ур чадвар асуудал бэрхшээл байх хэрэгтэй. Тэгээ одоо дэлхийд даяар тренд яваад байгаа нь Израиль, Хятад маамууд те хүүхдээ өмжүүлэхийн тулд одоо нөгөө бар ээжгээл тренд гаргаал. Ерөөсөө урдуур нь орохгүй шавхаатайгаа гутгалтад ороод ирсэн бол нүдээ хөрвүүлээд ороод ирсэн бол хайн гээд Монгол ээжүүд л урдуурнаараа наа гэж нэлцгнаад чихэр боб чипсээр тийжгээд KFC-ийн дахиаар тархалуулаад хортуулаад коллогоор ингээд яваад байгаа. Тэгээ Монголдны судалгаа байсан тэр 1-2 дугаар түвшний сахарын өвчтөй хүмүүс Монголд 90% байгаа гэд насан туршидтэй. Тэгэхээр нөгөө шүдэ угаах муугаахгүй асуудал зүгээр сахарны хэрэглээнд давмгаалтсан. Тэгэхээр сахар өөрөө юу юм гэхээр ялангуяа эр хүний тестостерон буюу эрэгтэй хүний амьдралын төлөө тэмцэл ялан дийл хүсэл тэмүүлэл байлдан дагуулах сүнс нь тестостеронд байгаа байхгүй. Эрэгтэй хүний бас нэг тодорхой хэмжээний газрынхан сүнс. За тэгэнгүүт сахар өөрөө энийг нь зогсооно. Дүгнэлтийг нь багасгана. Тэр аюу ингэ. Тэгэхээр энэ дээр ямар судалгаа гардаг вэ? Сахар хэтрүүлэн хэрэглэдэг бол тэр эрэгтэй хүнээс амжилт битгий хүлээл гэдэг юм хэлцүүтэй. Тэгээ сахар хэрэглэдэг те, кола уудаг, арх уудаг. Арх бол гурвалсан юм эсцэн сахар байгаа шүү те. Пяв, алкогол. Ер нь бол спиртний төрлийн бүтээгдэхүүн юм ба. Тэгэхээр эргээд ингээд ярингууд хүүхдийн сүнсний тэр хүчирхэгжил гэдэг зүйлийг багаас нь торниулахын тулд юутэй тулгын яг насан таарсан бэрхшээл тэрийг вакуумаар зохиомлоор үүсгэж болно. 3 настайд нь өөрөө явах гингууд нь түшихгүй. Тэр өөрөөрөө авч явах гэдэг тийм. 7 настайд нь хонь хурга ишгээ одоо хариулах тийм таск өгөөд, гүйцэтгэх ажил өгөөд тэгээд тэрэнд нь 13 настайд нь дээврээ дийлдэг болоод гэрээ бариад сурч байгаа минь хөө. Гэрээ бариад дээврээ дийлээд өнөн дээр гаргаад тавьчингууд нь эр хүн боллоо. Дээврээ дийлдэг боллоо минь хөө. Одоо хаач гэрээ бариад те хос онохгүй. Одоо дээвртэй газар ингээ хонноо гэдэг. Тэгээ таарсан 14 17 те ингээ насанд нь уургын морийн юулуулж сургана. Ингээд ахуу бол өөрөө юм багаар хөөрхөн агсан бэрхшээлийн мөн чанартай тэрийг нь давуулаад ур чадвараар нь хэмжээд идэг. Ингээд 18 хүрлээ 20 хүрлээ өрхбөл аваад явчихаар хэмжээний сүнсний чадвартай, сүнсний чадaltaй. За баргийн хүний үгийг сонсоод дуулаад ижаа эцэг эхийн амьдралын төлөө явж байгаа тэр те хөдөлмөр хүс одоо юу гэдэг нь цус бараг урсгаж байгаа бол тэрний утга учирыг ойлгодог хэмжээний болоод тэгээ ингэ явчих жоохгүй. Тэгэхээр өнөөдөр бол 35 30 хүрчээд эр хүн эмэгтэй хүн болохгүй л байна л та. Бүсгүй хүн болохгүй гэдэг байхгүй. Ээж хүн болоод тэр чи зүгээр эр юм гэдэг хүүсэн дээр штэ те. Гэтэл яг нөгөө сүнснийх нь хөгжлөөр хараад их бүгдээрээ сүнс нь агшаад, атингаршаад, шалан дээр хөвтөнгүүд яаж байгаа вэхээр дандаа гаднаас нөлөөлдөг гадны юмнууд. Сэтгэлийнх нь орон зайг дүүргдэг юмнуудын шунал те. Өөрийнх нь хувь тавиланд хизээж сайн сайхаар нөлөөлөхгүй гаждон. За тэр бэтмет чих шиг ийм мөрөтэй тоглоом. За тэгэл хамгийн гайгуунууд нь үрзээл. За тэгэл машин тэр хүүхэн шуухан гэд ингэ авчиж байгаа. Тэгэхээр энэ бол дандаа сүнсэн бие өөрөө агшилттай байгаа учраас амьдралын мөн чанарыг араас хэрэгтэй зүйлэхэд л явж чадахгүй хэмжээнд одоо насанд хүрчээд тэгж зовж гинэ гэдгийг л ойлголт. Тэгэхээр нөгөө эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг чи эцэн нүндээ зүгээр л сүнсийг ур чадвараар авьяасаар л тэтгэд юм гэдэг юм зүйл. Харин ур чадвараараа тухайн асуудалтаа насандаа таарсан асуудалтайгаа нүүр тулж чадахгүй байвал тэрийг нь дэмнээд тэрийг нь одоо юу гэдэг даван туулахт нь сэтгэлийн болоод урам зориг тэ хайр халыг нь тэнцвүүлээд өгж байгаа жинхэнэ хайр байдаг. Тэгэхээр бидний үгдээс бол хүнийг хүн шиг хүн байлгаж хувь тавилангын замаар алхуулахыг зориод байгаа. Эцэн нүндээ. Зүгээр тэрнээс биш хайрлж ийн гээд те янз бүрийн хороор хитрхийн нэлүүн ийм байдлаар цатахыг хайр ихгүй л юм л та. Одоо монголчууд нэг ингэж ярьдаг штэ 3 настай хүүхдийг за юм харддаг ч гэх юм уу те эсвэл бурхан мэд үздэг ч гэх юм уу ийм үзэл байгаад байдаг. Одоо ч хүмүүсийн дунд юм яриа байгаад байгаа штэ. Энийг тайлбарлавал 3 настай хүүхд чинь өөрөө авч чадахгүй штэ. Асуултгүй нэг зогсож байгаа те. Тэр тэрэнд чинь тэтгэлэг хайр халамж хэрэгтэй штэ. Тэгэхээр нөгөө биеийг нь хайрлаж халамжлах л гэдэг утгаар аахгүй. Тэрнээс биш тэр заяа маягийн дуудаж муудахтаа ч нэг тэгээд байгаа юм биш. Ер нь бол бидний өвгдөөс ер нь эртнээсээ нүүдэлчд 3 настай хөрөнгүүд нь амин бэхжлээ гэж үздэг. Тэгээд нутаг орондоо хамаатан сатан гол усныхныгаа дуудаад найр хөрм хийгээд за сэвлэгийн нэг нүргээгээд миний хүүгийн ам бэхжлээ. Миний хүү одооноос бол зам зуурын тэ гинти аваар ослоор бол өнгөрөхгүй. Хөх толботын хүүхэд, хөх нуруутын хүүхдүүд бол 3 наснаас хойш зууртын бусаар өгтгөө гэж тэмдэглэж үлдээсэн.
Тэгэхээр тийм одоо амин бэхжижлээ. Тэрнээс цаашаа бол ах トゥ хамаатай саданд нь нэр төрийг нь одоо тунхагладаг байсан баг. Тэрнээс өмнө бол яг зүгээр ахуйн асуудал бэрхшээл нүүдлийн соёлч хэцүү штэ. Даарж хөрөх ч юм уу те. Иймэрхүү асуудлаас болоод одоо ээж нь залуу эмэгтэй байсан бол гам алддаг ч юм уу те. Нэг удаагийн юу юм уу байдаг ч юм уу, ослын төл байд юм уу. 3 наснаас өмнө бол амин эрсдэх магадaltaй байдаг ус. Тийм учраас тэрийг хүүхдийг махан биеийг нь хайрлаж, халамжилж маш тийм зөв тэнхрүүлэх тухай ойлголт. Амийг нь бэхжтэл яах нь вэ? Тэрнээс 3-аас хойш бол өстой нөгөө хонь ураг ашигныхын дунд тавиал тоглуулаад заяанд нь даатгаал хайчих. Тийм өндөр сонор сэрэмж мэдрэмжтэй артсан байхгүй. 3 наснда амин бэхжсэн бол заяа нэрээ суудсан. Заяанда одоо мордоод явахт нь энэ хүнд таарсан бэрхшээл сургалтууд нь хэрэгтэй. Ингээд хүнээр хүн хийх процессыг л ер нь бол үргэлжлүүлээд явчихлаа юм л да. За зарим тохиолдолд болохоор аавын нэг жавтын хүртээн гэдэг нэг юм байдаг шүү дээ. Ингээл хүүхдүүд багтаа за намайг ингэ зөхижүүлээ, аав минь ингэжүүлээ гэж бодсон ч гэсэн том болсныхоо дараа тэрийгэ санаа дурсаад те би тэгж яг явхад намайг одоо жавтын хүртээгээд хүн болгосон шүү гэд нэг ярьдаг. Та энэ талаар одоо монголчуудын соёлд ч юм уу яаж орсон байд юм болоо? Ер нь бол бид нэр төрхтөө бидний мөн чанар хэрэглэгч байдаг. Эцэг эхийн хайранд халамжийг шаардж идэг. Бид нар бол үндсэн мөн чанараар амтнаас ялгаагүй байдаг. Ухамсарын хувьд юугаач мэдэхгүй шүү дээ. Мэдрэмж л явж байгаа хэрэг аюухаанч байхгүй. Ухамсар гэдэг нь юу юм гэхээр өөрөө өөрийнхөө сайн муу сүүдэр гэрэлтэд нүрт тулах чадвар байхгүй. Би муухай юм хийжлээ. Муухай юм хийсэн бол би тэрнтэйг нүрт тулаад яаж засах уу гэдэг юм сэтгэлгээ сууж эхэлж байгаа. Өөрөө өөрийгөө би ер нь нэг л биш шүү. За тэгэхээр жавтын хүртэхээс өмнө бол бол ээж болвол хилжил байгаа, үгэлжил байгаа. Нөхөр бол яасан ухамсар сүнсэн түүнээс хол байгаа байхгүй ангид хол. Хувь тавилангийнхаа замлаас бүр холдчих гоод те. За барыг хүн амтнд гай гин болчих гоод ингээд яваад ангууд. За нэг сайхан гөвөд өчхөр. Гэхдээ би чи юу болов гэд амтныг гөвдгөл. Амтныг ташуурдсан шүү дээ. Таван шумалыг ташуурд. Тэр чинь амтны мөн чанарт махан бие зовлогоор нь дамжуулж өвдөлтийг өвжиж ухамсарыг нь өгдөг байхгүй. Амтэн ч гэсэн ухамсартай өөрийнхөө төвшин. За би ингэж ах юм бол энэ хойд бүдүүн махан гоёроо бол сайхан гүйлэх юм байна гэд тэгээд ухамсар нь суугаад өвдөлтөөрөө дамжиж ингэ сурч. Яг тэрнтэй адилхан нөхөр хувь тавилангийнхаа замнал хүн ёсноос гажуудаад ирэх юм болвол буцаагаад хүн ёс руу оруулахын тулд би махан биенэж нэг багахан өвдөлт болвол гимгүй байдгаа гэсэн. Ер нь бол сэтгэлийн өвдөлттэй буруу зүйл хийгээд хит их үүлийн үр хураахаас өмнө би энэ дээр нэг өгöd өгчөд дараа нь аав ээжтэй бол хосгүй сайхан талархал явна л та. За хүүхдийн өсвөр нас гэж нэг юм чухал нас байгаа даа шүү дээ. Маш хэрч хүчтэй хаашаа зарцуулахаа мэдтгүү. За энэ насан дээр нь одоо яг нэг сэтгэл зүйн асуудлууд тулгарч эхэлж байгаа. Энэ дээр ер нь аав ээжүүд яаж хандах ёстой вэ? Ер нь бол Карл Юнг хэлсэн биз дээ. 1940-од он дэлхийн 2 дугаар дайны дараа билүү? Бис тэгж санаад байна. Карл Юнг психоаналитик одоо сэтгэл судлаач те. Юу гэж хэлдгүүхээр энэ цагийн улсууд үдсэн зүйлээс болж зовноо. Ирээдүйн цагийн улсууд үзээгүй зүйлээс болж зовноо гэж хэлсэн мэт. За энэ ямар судалгаагаар баталгааждаг вэ гэхээр өнөөдөр контент YouTube дээр контент үзэж байгаа, видео үзэж байгаа хүмүүсийн 50% нь тэр хийж чадна гэж бодож байгаа. Биеэрээ үйлдэж үзээгүй ч хийж чадна гэж байгаа. Энэ бол ийм үдсэн бичлэгээ би хийж чадна гэдэг тархины юм disorder, delusional disorder гэдэг байгаа юм. Эмгэгшил гэдэг байгаа юм. Үдсэн авсан ой санамжаа биеэр би зүн болгож суулгаад хийж чаддагтай андуураад байна. Тэгэхээр тарих яаж вэ? Тарих өөрөө маш том алдаатай болчиход байна гэсэн. Мэдрэмжийн хувьд энэ хүмүүс амьдралыг ерөөс тэр чигээр ингээ үзээд маниусаас илүү мэдээлэл авсан байгаа одоо 10 настай хүмүүс. Бидний 30-наас 40 настай хүмүүсээс илүү их мэдээллийг аваад тэрэн дотор тархин сүнсэн дарангуулагдаад яах вэ гэдэг ингээд бүр амт тэмцээд байж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр сэтгэл зүйн трама, өвдөлт энэ бол зүгээр нөгөө өгөх ёстой бэрхшээлийн, өгөх ёстой цагт нь юм сургах, дугуулсан секцэд явуулах, юм суралцуулах, тэгжээж сүнс нөгч. Тэгжээж өөрөө өөрийгөө олж авах. Тэгэхгүй юу ч сурахгүй байгаад их юм бол нөгөө асуудалтай нүр тулж чадахгүй, тойр зүгтдэг, хулчгар зантай, аимхай. Иймэрхүү байдлыг нь өөгшүүлээд их юм бол тэгээд энэ бол хүнээр хүн хийх биш. Энэ орууд дэлхий дээр гай гэмтэл нөхөр төрүүлж ийн л гэсэн үг л тийм. Хүүхд олон өөрийн гэсэн нэг юм онцлог байгаа шүү дээ. Авьяас чадвар ч юм уу цаанаасаа бүрэлдэн тогтцсон. За тэгвэл одоо болохоор яг 10 жилийн систем, сургуулийн боловсролын систем гэж ер нь явдаг л да. Гэтэ яг нөгөө хүүхдийн хамгийн чухал нэг алхам байдаг. Өсвөр насны хүүхдүүд ямиг сэтгэл санааг нь зовоож байгаа. Мэргэжлээ хэрхэн сонгох вэ ч юм уу те. Би юу хийж амьдрах вэ?
гэдэг. Энэ болохоор нөгөө өөрөө маш том далаа руу орох юм шиг том асуудал байгаад байгаа. Энэ дээр ер нь яаж хандах хэрэгтэй вэ? За мэрэгжил гэж өөрөө юу юм бэ? Энэ бол нэг их сургуульд сураад нэг байгууллагаас цалин авах гэдэг байгаа. Өөрийгөө энэ хорвоо дэлхий дээр яах вэ? Одоо зарж борлуулж тий хөдөлмөрөө зарж борлуулж амьдрах гэдэг ийм л зүйл. Ерөнхийдөө манай их сургуулиудын систем өөрөө 16, 15, 16 дугаар зуунаас ихтэй сумын ламнараар паструудаар анх суурай тавьсан. Ер нь бол болчлоо шүү дээ. Шууд хэлээд. Асар олон чадвартай хүн ч угаасаа хүнд болчлуулдаг. Ялангуяа сүнсний чадвар буюу энэ нь бол урлаг, уран сайхан сонгодог, одоо хөгжим тий сонгодгууд дундаас хөгжим. За бичлэлт, уран зохиол, яруу тансаг байдал. За үүнээс гадна астролог, астроном, улс төр, шинжлэх ухаан, философи. За энэнийг ойлгоод эдний мэдлэгтэй болоод сүнсээ хөгжүүлсэн бол хинт ч боолчлуулдаг. Өнөөдөр бол техник технологи дандаа хатуу чадрууд эзэн биен дээр. Техник технологи одоо юу гэдэг те нэг гүйцэтгэлийн одоо ажлууд те. За ингээд тим офисын ажил. Эдгээр бол дандаа боолчлол мөн ч юм. Цалингийн төлөө өөрийнхөө амьдралын дийлэн хэсгийг өөрийнхөө хувь тавилангийн замналаас холдуулах сонголт хийм барин цалингийн төлөө энийг алдчихж байгаа юм зүйл. Тэгэхээр хувь тавилангийн зам гэж юугаад хэлээд байгаа юм бэ гэхээр хүн шиг хүн болоод хүн болгонтой харилцаа хийгээд байгаль ихтлхий энэ бүх их үүсрүүдтэйгээ зөв харилцаж амьдарч чаддаг. Хүний тусалсан тусаг их үүсрүүдийн өгсөн тэр хишиг буян хайрыг буцаагаад хариулж чадах хэмжээний л төвшөнд хүрэх гээд байгаа. Тэр бол хорвоо дэлхийд өөрөө амьдраад аваад явчих учраас хин нэгний карма руу орж гараа тий халаасаа бүртгэлэхгүй, гараа бүртгэлэхгүй эсвэл бусдад энэ гай түүг хор гэдэг зүйлийг хүрэх нь бага л байдаг юм байна л да. Тэр ийм учраас хувь тавилангийнхаа замналаар л ингэж халах. Тэгэхгүй манай өөрөө систем чинь мэрэгшил буюу нэг одоо зүйлийг цалин хөөлөх гэдэг нь шүү дээ тий. Тэр мэрэгшил бол нэг тийм чухал асуудал биш. Тийм мэрэгшилтэй боллоо гэд одоо юу гэдэг хамгийн зүйлийг би энэний өмнө оруулж ирээд яриад байгаа. Хэрвээ карьер ярих гэдэг бол тий хэрвээ тийм ухаантай хүүхдийн хувь тавилангаа бодоод байгаа юм бол өөрөө хүн шиг хүн байх хэрэгтэй байхгүй. Өөрөө язгуур гэрэлтэй мэдрэмжүүдээр оршиж сурах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүүхд чинь танаас угаасаа тэр YouTube-ийн контентоос авж байгаагаас илүү та тэр хүмүүсийн явдаг контент нь гэдэг амьдрал дээр өөрөө ойлгох. Хамгийн ойр дотны өрхийн соёл буюу анхдагч соёл дотор байгаа хүмүүс нь хамгийн том нөлөөлөгч нэ. За тэгэхээр энэ үүргээ ухамсарлж ич хүний хувь тавилан ярина. Тэр өөрийнхөө хувь тавиланг одоо эзэн болж ич хүүхдийн хувь тавилан. Тэрнээс мэрэгшил бол юу ч сонгоол тэгэл нэг одоо тэг их сургуульд сураал нэг цалин мэрэгч тэр бол 7-8 дахь асуудал яг үнэ. Одоо ингэ өсвөр насны хүүхдүүдтэй ингэ таарад ярилцгаар за би тийш явна, гадагшаа явна, Англи, Америк, Солонгос үедээ тийш явна л гэдэг маш их яриатай болсон байна. Энэ одоо тухайн хүүхдэд үнэхээр яг зөв одоо хөгжил хүмүүжил юм болж чадах уу? Ойролцоогоор манайх 13-аас 14 жилийн өмнөөс Кембриж буюу Британий боловсролын систем рүү алхмаар шилжиж эхэлсэн. За Британийхаар англичуудаар дамжуулж одоо үнэлгээ хийдэг болсон. За ерөнхий одоо сурагчиг те философи юун дандаа Англи, Америкийн системүүд орж. За тэрийг үзээд өссөн хүүхд чинь яах юм? Монголдо тэрийг харьцуулж шүү дээ. Нөгөөдүүл нь бол соёлын хувьд те англиэл сурахын тулд соёлын сурах хэрэгтэй гэдэг. Ингэж бидэрт багш нар хар багас номлодог байсан. 10 жилээс одоо нийгмийн хичээлүүд те хүн байгаль, хүн нийгэм гэх хичээлүүд орж. За ерөөсөө л энэ эрх чөлөө, ардчлал гэдэг энэ тэгш эрх чийл одоо цорын ганц шүү. Чийл бараг одоо энэ ороодлын хамгийн мундаг шүү гэдэг энэ эго центрид буюу би хүн биш. Ур чадвар дээр төвлөрсөн хүн биш. Тэр би төрснийхөө хувьд амтэн шиг авирлж исэн ч би эрхтэй гэдэг энэ тэгш эрхийн үзлэр хөгжүүлээд өсчих. Тэгээ үр дүнд нь бол яах вэ гэхээр бид юу дуртайгаа хэмээр байна. Би энэ хороодлогоос аммаар байна. Гой сайхан зүйл хиймээр байна. Инстаграмын одуудтай адилхан жаргамаар байна, аялмаар байна, гой хувцастай зураг авахулмаар байна. Олон хүмүүсийн notification те анхаарал фолловыг аммаар байна гэдэг нэг юм ави гэдэг нэг тайзан дээр гарах ийм сэтгүүтэй бол. Энэ бол цэвэр Британий өөрийнх нь соёл ард иргэдэд хүмүүжүүлдэг соёл сэтгүү. Тэгэхээр тэд яадаг вэ гэхээр би бол дэлхийн хүн төрөлхтнөөс илүү илүүтэй зүгээр цэвэр эгогоор илүү гэж өөрсдийгөө ингэж батлах гэдэг те. Гэтэл бидний хүүхдэдс илүү байсан. Бид нар бол тэндээс суралцах, замлыг даах бүрэн боломжтой. Гэхдээ тэр хувь тавилангийн замнал буюу тэр зүрх сэтгэл агаараар бүтэн дүүрэн байдаг те. Сүнс нь одоо цэвэр цэнгэг тунгалаг гэрлээр оршиж идэг. Сэтгэл нь хүний төлөө одоо бусдын
зовлон жаргалыг, сайн мууг, амьдралын мөн чанарыг авч ингэж оршиж чад. Тэгээд энэ замналаараа алхаад амьдрал дээр нэх их ноён нуруугууд дагаал те. Нэг жоохон асуудал болонгууд айцтай баригдаж цогтаал, нэг жоохон асуудал болонгууд хүнийг дагаж шунлан сэтэлтэй янз бүрийн юм хийгээл. Буйна бар чинь хэрэггүй миний хөвгөл буураар хэлдэг штэ. Тэгэхээр тэр замналаа алдахгүй ингээ сайхан жудагтай сайхан явчих. Энэ сургалт нь одоо манай систем дотор байхгүй байгаа байхгүй. Тэр бидний хаанаас авах юм гэхээр өөрөө монголчуудын маань энэ системийг бүтээж өгсөн, энэ одоо сургалтын маань сүнсийг маань бүтээж өгсөн бол өөрөө яалтчгүй их эзэм Чингис хаан. Тэгэхээр Чингис хааны замналаас бид нар суралцах замаар л энийг хийнэ. Гээд л одоо Чингис майндсет суугаал үргэлжлүүлэх гэлж яваад байна. За одоо ингээд хүмүүс ингээ ярьдэн штэ. За манайхны хідэн үеэрээ ийм ч юм уу те. Зөв за одоо нэг 7 үеэрээ нэг сур харагдаг болсон ч юм уу те. Нэг иймэрхүү зүйлс одоо ингээд дамжигдаад ингээд байдэн штэ. Тэгэхээр хүүхдүүдэд одоо энэ хэрхэн нөлөөлдөг вэ? Одоо эсвэл тэр чадвар нь яг байна уу байхгүй юу? Энийг юу яаж мэдэх вэ? Аавынхаа одоо эцгийн цагаан туслаараа аав гэд 7 аавынхаа тэ юу амьдрал дээр чаддаг байсан, ухаардаг байсан, юу гэж ухамсарладаг байсан, юу гэж ойлгодог байсан гэдэг тэр ясныхаа хэн буюу дотоод амин судал орон хүч чадлыг нь тэр зүйлсийг нь хийхээр тэр нь сэрж сэтэлждгээр авч байгаа. Ээжээсээ бол нагцын талын сүнс, ээжээсээ бол энэ хорвоо дэлхийд дээр хүн чинь багаасаа хүн болохдоо ээжийнхаа л ариун цагаан одоо сүг уургийг ангир уургийг өгч өсөж байгаа. Ээжийнхаа л хүмүүстэй харилцаж байгаа харилцаа харж сонсож өсөж байгаа. Ээжийнхээ л хорвоо дэлхийг юу гэж хардаг тэр зүрх сэтгэлийг нь шууд сүнсээрээ мэдэрч өсөж байгаа. Тэр ээжийнхээ сүнсэнд шууд боловсрдог. Аавуудынхаа ур чадварт боловсрдог. Тэр их усүр нэм байхад хаанаасаа ирсэн бэ гэдгээс нь шалтгаална гэсэн. Тэр аавууд нь тийм болвол тэр бол бүр төрмөл. Багшууны хүүхд илүү хүмүүсийг ойлгож бусдад багшлах гэдэг сэтгэл төрмөл байна л гэсэн. Хүн шиг хүний хүүхэд илүү төрмөл генетик хэвд. Харин ээж нь өнөөдөр яг одоо цаг дээр ямар энерги мэдрэмж давмгай байна. Тэрэнд нь илүү давмгай уусаж автчих. Тэгэхээр альва нэг улс орны хувь тавилангийн одоо мөчлөг мандан бадрах уу, бууранд оройтох уу. За их Монгол улсын үед бол хаттуудынх нь мөн чанараас болж бууранд оройтсон байдаг. Цаад учир шалтгаан. Энэ цаг үед бол одоо эхчүүдийн мөн чанараас шалтгаалаад бадрах уу, одоо Монгол нэг эвгүй мэдрэмжүүд төрөөд байгаа дуусах уу гэдэг нь бий болно л гэсэн. Тэрийг одоо харж ажил бий болно гэсэн тийм эхчүүдийн мөн чанар. Тэгэхээр ээжүүд мэдрэмжэн дээр анхаарах нь аауд ур чадварыг ер нь сургана гэсэн үг шүү дээ. Аауд нь одоо ур чадвартай өөрсдөө ер нь бол ээж аав гэдэг хэлтгүү тийм хүн болсныхоо хувьд хүн байхын замналаараа л алхнаа л гэсэн үг тийм. Тэр одоо болохоор нэг юм хотод доторл амьдраад байна шүү дээ. Хөндөө. Хөдөө яг уу гараад ингээд олон ур чадваруудад сурах юм байна. Сүнс илүү хүлээж авах ч юм уу. Хөдөөглөлтгөө хотод байх юм байна. Хотод тэгвэл одоо юун дээр анхаарах яг ямар 3 ур чадвар та 3-ыг нэрлээд ямар 3 ур чадвар дээр бид нар анхаарад хүүхдүүдтэй бас сурах юм бол сүнсний хөгжилд хамгийн нөлөөтэй гэж үзэж байна. За мэдээж тэр язгуур сур харваа ч үт юм уу бүх барилтаа идэрч угаасаа Монгол хүний яс цуснд нь байж байгаа гайхалтай зүйлсүүд, соёлууд бүхэл бүтэн. Хүн амьдрахын тулд эр хүн бол тулалдах хэрэгтэй. Гэтэ тулалдаан гэдэг нь бол барилдаан, ноцолтон, биеийн хүчнийхээс гадна тэр биеийн хүчний одоо барилдаж байгаа улсуудыг бол зөвхөн л одоо биеэрэл ноцолтоод байна, хөлсөө гаргаад байна гэж боловч ухаанаараа мэхэр уралдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд тийм арга таагтай хүнтэй 8 хайсан ухаанаараа барилдах те ялан дийлэх тэр нэг дотоод ясных нь хүч чадлууд бий болчихдог. За сур харваа мэдрэмжтэй, за морь. За ингээд одоо намнаа мамнаагийн сүүлийн үед аягүй гоё болж байна. За үүний хажуугаар бусад дэлхийн сонгодог спортууд, олимпийн төрлүүд, зөндөө төрлөө, олимпийн төрлөлтүүд бараг 100 үед гар тий. За олимпийн төрлүүд, за сонгодог урлагийн төрлүүд. Хийл, виолончел, одоо юу гэдэг пиано, хөлтрөөр ингээл. За Монгол дуу, хуур, за ястан үндэстэн болгоны биелгээ хийж байгаа. Үгүй энэ ороод л хидэр чинь бүх зүйл баян биш тий. Тэгэхээр бүгдийг сурч чадах хэмжээгээр начааллын сайхан хэмжиж өгөөл хүүхд байх орон зайг нь үлдээгээд за ер нь бол за нийгэмд найзуудын өгтөөгөө асуудалтай болох юм бол ярилцаад тэгээд гарц шийдлийг хамтдаа ярилцаад шийдлээ санал болгоод өөрөөр нь үлдвэл бэрхшээлийг өөрөөр нь давуулж сурах. Охтууд бол ялангуяа тэр ойдог, хатгадаг, шиддэг те энэ зүйлстэй суралцаад ер нь нэг сууж сурна те ер нь нэг эмэгтэй хүний мөн чанараа бол нэг урлах уйгаас бий болгодсон шүү дээ эмэгтэй хүн чинь. Гэхдээ тэгэл амар хатуу хуулийн ном уншаал хатуу эдийн засгч нар нүдний шил зүгээл тэгэл үрх бүлтэй болвол нэх амар тэгэж мундаг эмэгтэйлэг байгаад мундаг эзэгтэй байгаад байгаа бол сайн мэдэхгүй багт. Тэгээ үнэн бол ийм л. За. Тэгээ одоо нэг юм сонирхолтой асуулт байна л да. Хүүхдийн нэг юм шивлэх юм яс байдаг шүү дээ.
тэр ёсыг ингээл одоо лаа ч юм уу тоглог хайлуулад үйлцдэг. Тэрний талаар ер нь та юу гэж хэлэх вэ? Би одоо яг сайн мэдэхгүй л байгаа юм л та. За окей, нэг алхацсан тийм. Аа. Хүүхдийг одоо багаас нь сүнсний хөгжилтөөр нь анхаарна гэж байгаа. Тэгвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдээр ер нь ялгамжтай байх хэрэгтэй. Ер нь ялгамжтай байгаас гадна зөвхөн нас хүүсээс шалтгааллахгүйгээр хүн болгон хүүхэд бүрийн хөгжлийн хөтөлбөр өөр өс. Манайх ч өрхийн сургалттай байхгүй. Надаас салсан хүү одоо надаас те эцгийн цагаан туслаа авсан миний хүү миний одоо үндсэн ур чадрууд тэр хүүхдэд хамгийн их байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөр нэг гадны Джон Джонсон ч юм уу те нэг хятадын хэн бэдийн Шими Ван Мангаар юм заалгахаас өмнө би тэр хүүхдийн багш гэтгэл ойлгох хэрэгтэй. Би тэр хүүхдийг хувь тавилангийнхаа замнал дээр гаргаж ирэх тэр дотоод нөөц болцоо хүч чадлыг нь сэргээхэд сүнсийг нь хөгжүүлэх хамгийн чухал их усүр нь би өөрөө эзэн биеэрээ би өөрөө байж байгаа байхгүй. Эцэг их өөрөө. Тэгэхээр хүүхэд эхлээд өөрийнхөө өрх бүл удам угсааныхаа давмгай одоо сур харуудаг чадварт бол тэрэндээ давмгай хурдан сураад явчихна. Тэрний дараа монгол хүн байх. Дараа нь хүн байх. Хүн байх, монгол хүн байх тий. Дараа нь удирдлага, лидер, олон хүнд өөрөө хувь тавилангийнхаа замнал дээр гараад ирсэн хүнд чинь амьдрал алгаад илгээд бүх заяа тавилан эд баялаг бүх зүйлийг өгчдөг. Тэрний дараа ад жаргалынхаа хаалгыг дашвалруугаа илтгэр бусдад хуваалцах буюу хувь тавилан лидершипийн тий замнал дээр гарч ирээд бусдад зам нээж өгөх ийм л сургалтуудтай, ийм л хөтөлбөртэй байгаа хүн бол бага сургууль, дунд сургууль гэл ингэ явж байгаа. Яг хөө тэр бол зөв хүүхдүүдтэйгээ ярилцах тий босод үеийнхэнтэйгээ нөхөрлөх бас айгуугаа орон зай. Тэрийг бол үүсгэж болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь өрх бүл дотроо эцэг эхчүүд 35-аас одоо 45 ойролцоогоор 40% нөлөөлдөг хамгийн том нөлөөлөгч нь хамгийн их цаг хугацааг өнгөрөөж байгаа. Хамгийн их олон зүйлийг сургах боломжтой. Ийм л хүмүүс байгаа. Тэгээд нэх ингээл өөрөө юу ч сураагүй ч хүүхдийг ингэдэг гээд ахах тий боосорхоо тахтаа биш. Өөрөө зүгээр айгүй гоё сурдаг дадлал хүүхдтэй мэдрүүл. Ном унш тий тэр гоё зүйлээ ойж нэх. Энэ үйлдэл рүү таагдчихгүй шүү дээ. Хаагдсан ч юу нэгэл бид нар өөрсдөө юм оёдгол. Сүүлийн нэг үйл оёхгүй байгаа шүү дээ. 2000 оноос шүү. Тэрнээс өмнө айл өрх бүл болгоно л дээлээ цагаан сарынхаа дээлийг өөрөөсөө нэг нэгнийхээ үсийг засчдаг байсан тий. Ингээл бүх зүйлийг өөрсдөө гараар л хийдэг гэсэн шүү дээ. Тэр гоё юу руугаа буцаад орох нь айгүй чухал та. Тэгжээж хүүхдүүд тэдрийг хараад амьдралчийн баялаг юм байна. Нэг шин зүйл сурах чи ямар агуу одоо мэдрэмж вэ? Тэгээд төв төвлөнгийнхаа замнал руу эргэлт буцалтгүйгээр тэмүүлж байгаа. Тэгээ нөгөө залхуу хүнийг хараад, ажилгүй хүнийг хараад тий. За энэ арай биш байна гэдэг ийм мэдрэмжүүдийг ойлгол явуулах юм л да. Тэгээд тэр чин зөвхөн мэдрэмжиндээ авцсан хүн чинь тэрнийг уус тойрол явуучих واخ. Харин мэдрэмжиндээ аваагүй зүгээр эцэг эхчүүдээрээ чистэ ажилтаа болмол ээж нь ингээд зүгээр тий онлайн шопоос юм захиалаад тэгээ хүүхдүүдэд тийг ингээд хөвтчихийдэг бол хүүхэд бол нөгөө өрөөндөө ороод Instagram тэр YouTube болохгүй аппликейшнууд ухаал тэгээл ээж тэгдэм. Гэхдээ би юм. Яг цагаа тулангууд яг тэр ээжээ хамгийн их айгаад байгаа, сүнсэн дээр хамгийн их айгаад байгаа санаа зовнууд байгаа. Тэр зүйлийг бүр очиж сүнсэн гатгаад очиж хийн. Тэм л зүйл төгтөлт. Ер нь бол бид нэр хажууд байгаа хүмүүсийнхаа сүнсэн биений мэдрэмжийг ойр дотныхоо хүмүүсийнхээ хамгийн их эмзэглэдэг сул талуудыг хамгийн их мэдчихэдэг шүү дээ. Хин нуух гэдэг үгээс мэдрэмж нь нэг юм болонгууд мэдрэмж нь эмзэглээд орж ирээд идэг, уйлаад идгийг бид нар мэдчихэд байхгүй ээж аваагаа. Уучлаарай тий. Бүгдийг мэдж байгаа. Мэдэрч байгаа бүр. Тэгэхээр өөрөө өөрийнхөө тэр сул тал мэдрэмжүүдтэйгээ яаж одоо асуудалтайгаа нүүр тулж байгаа вэ гэдгээр чинь хүүхдүүд бидрийг ер нь хүндэлнэ. Хутлаа өөрөө хийхгүй байгаа юм байж ич өөрөө нэг харуусаа гударчтай юм байж ич те өөрөө нэг сонин юм дээр давж гарч чадахгүй ажил стресс гэд бидэрт нервээ гаргадаг юм байж надтай энэ нэмэгтэй те яг уу намайг төрүүлсэн өмнө гэтээ юу ярих гээд байгаа юм гэдэг тийм дотоод хүндлэл нь буурчаад байгаа хгүй хүүхдүүд. Тийм учраас хитрхи их хөглөх зүгээр өөрөө биеэрээ үлгэрэлчихээ. Энэ бүр их Монгол улсыг буцааж байгуулдаг тэр монголчуудын их хааны маань төрийн 10 онол гэж байдаг. 10 нөв хав байгаа. Тэрэн дээр мөлсөгийн онол буюу сүнсийг хэрхэн сэрэх вэ гэдэг онол байдаг байхгүй. Тэр нь бол зүгээр хувь тавилангийнхаа замаар нийтэд сайн сайхныг бүтээж өгөөд явж байхад хүүхд чинь тэрийг хараад бахархаад угаасаа яа. Тэрнээс биш гэртээ орж ирээд мөнгө яриадах юм бол хүүхд чинь мөнгө л хөө. Тэгсэр нэ чи миний хийгээг хийх ёстой гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд байна. Хоёрдугаарт эцэг эхчүүд бол яадаг вэхээр миний үзээгүүг үзээсэ. Миний идээгүүг идээсэ гэд дандаа нэг хор тий нэг юм сонь амжиргааны юм сонин зүйлээр билээ чипс ундаа. За миний үзээсэ гэсэндээ нэг гадаад орнд сурахчдаг нөгөөх нь сэтгхүү сүнс нь одоо алга болоод
одоо юу гэдэг дарангуйлуулад тэгээд нэг монголоо үүсгэсэн өөрийнхөө identity, self identityтэй эргэлцсэн, өөрийгөө хэн бэ гэдэг итгэл үнэмшилтэд эргэлцсэн нэг хүн болчиход өгдөг. За тэгэл хөөрхи эмээ өвөө нь Wall Street англи хэл сураал нэг хөөхттэйгээ ойлголцохгүй үзэж тарж байгаа шүү дээ. Монголын нэг жоохон сэхэтнүүдийн мөнгөт улсуудын амьдралыг тиймэрхүү л байна. Тэгээ гаднаас хараад ийм байна, тийм байна. Үгүй. Ерөөсөө тэр мөнгөтэй өргөтэй тарган цатгаланд асуудал байгаа юм биш. Асуудалгүй ч тэрэндээ байгаа юм биш. Яг өнөөдөр өөрөө хувь тавилангаа сонгоод би юу хийж байгаа вэ? Ямар мэдрэмжээр хүүхдэд арчиж байгаа вэ? Бид хоёрын сүнс ямар мэдрэмжийн дээр огтлцож байгаа? Биднэрт ямар эмзэглэл байгаа вэ? Би ямар мэмзэглэлтэйг өөрөө нүүр тулж давж явж байгаа вэ гэдгээр миний араас явж байгаа таны өргөтүүд, таны араас явж байгаа таны өргөтүүд тэрийг яг л тэгж давах бол. Одоо нонгод тэнгэр бөө мөргөлгөл яваад байгаа. Энэ бол зүгээр генетикийн мэдээллийн сэрэлт шүү дээ. Бидний өвгтөөц аль нэг цаг үедээ яг миний одоо тулчаад байгаа бэрхшээлийг даван туулж исэн бол надад тэр мэдээлэл нь генетикт бэлэн ухамсартайгаа ингэ байгаад байгаа байхгүй. Тэрэн дотроос нь огшиж гарч ирээд, ундарч гарч ирээд өөхс. Иймэрхүү асуудлыг бол би ингээл давчихна гэд тэрийгээ тэгсэн чи дээрээс бууж ирж чинь гэж ойлгоод байгаа байхгүй. Үгүй энэ чи дотроос гарч ирээд байгаа. Яс цусны мэдээлэл. Бүр 7 үе доторх ийм зүйл байна. Аав ээжийн хүмүүжлийн талаар яриглаа. Тэгвэл өвөө болон ач тий эсвэл зээ эмээ өвөө хоёр ач зээ энэ хоёрын хооронд хүмүүжил бас ер нь хэрхэн хоорондоо уялдаатай гэдэг вэ? Одоо би ч бас эмээ өвдөр өссөн. Нагц эмээ өвдөр. Тэгээд ерөн сайхан штэ тэр ерөнхий тэр амьдралыг туулцсан тий мэдэрсэн. Тэгээд хүүхдтэй алсаас зөв бурууг ойлгуулах тэр мэдрэмж бол эмээ өвгийн хувьд илүү гоё л доо. Тэгээ эмээ өвөөдөө ч гэсэн хүүхдүүд ам битэг. Аав ээж нь ингээд нэг өсвөр наснд хараад хүрээд за нэг өөрөө нэг 10 эдтэй хүүхэд өсвөр нь аав ээж нь 30 эдтэй 40 эдтэй л байгаа байхгүй. Нөгөө бараг үеийнх юм шиг харагдаж байгаа шүү дээ. Тэр чинь амьдралд хөглөж байгаа мөглөж байгаа. Зүгээр л аав ээж гэдэг дүртээ ороод насаараа дарлчиж болно гэж бодоод байгаа байхгүй. Нас бол өөрөө статус биш ээ. Нас бол зүгээр харин статусыг олж авах, эрх мэдлийг олж авахын тулд суралцсан байх ёстой, бүтээсэн байх ёстой боломж байхгүй. Тэгэхээр хүн бол эцсийн нүндээ хүүхэд ч байна уу, насанд хүрсэн хүн байна уу? Эцсийн нүндээ их үүсвэрээсээ үг сонсно. Их үүсвэрээ дагна. Их үүсвэрээсээ хамгийн том үлгэрлийг авч байгаа. Тэгэхээр хэн нэгний их үүсвэр болж байгаа бол танд угаасаа хэн нэгний хувь тавиланд нөлөөлөх, маш том нөлөөлөх хүч байна гэж ойлгож байна. Тэгвэл хэрэв бид нар өөрсдөөсөө эхлээд өөрсдөө энэ бүхэн дээр анхаарад үлгэрлээд явах юм бол хүчирхэг хүнийг бол бий болгож чадах нь байна. Эцсийн дүндээ хүчирхэг байж болно. За тэр бол 3 дахь 4 дахь асуудал баг. За хамгийн гол нь хүн шиг хүн байх те. Хувь тавилангийнхаа замлаар сүнснийхээ мэдрэмжээр алхдаг, шүн нойртой хондгоо, ажилдаа одоо донцсон, архинд донцсон, янз бүрийн хэрэггүй дараа нь санаа зовх асуудлуудтай хин нэг чэд те дараа нь тэрнийхээ хараа санаа зовж амьдрах уу эсвэл одоо өөрөө хувь тавилангийнхаа замнал дээр яваад хувь тавилангийнхаа замналаар яваад бусад нэг хэрэггүй амьдрал дээр байгаа шалтар болтор юмнаас холуур за заримтад бүр нүүр тулаад цавчаад гарах чадвартай хин нэг бүтээх үү гэдэг чинь яг одоо л сонголтод бидэрт байна л гэсэн үг байхгүй. За тэгвэл одоо яг ингээд бага насны хүүхдүүдтэй ч юм уу те эсвэл насан туршид хүүхдүүдээ ингээд өсгөж явж байгаа аав ээж нарт ер нь юу гэж зөвлөх вэ? Өөрөөсөө хүн болох хэвээр тэгчиж хүнээр хүн хийнэл. Энийг би ч хэлээд байгаа юм биш. Бидний хүүхдүүд сугаасаа амьдэрсэн хэдэн зуун жилийн үе, хэдэн зуун жилийн түүх, хэдэн зуун жилийн гал халуун амьдрал алдаа оноо энийг хэлээд байгаа.